Гайлын бүрдүүлэлт гэж юу вэ? Гайлын бүрдүүлэлт гэдэг хэлээр нэвтрүүлэх барааг гайлын байгууллагууд мэдүүлсэн үеэс гайлын бичиг баримт бүрдүүлэх болон ногдуулсан татварыг төлөөлөх гэх зэрэг үйл ажиллагаануудын нэгдлийг хэлдэг. Гайлын бүрдүүлэлт нь ямар төрлийн бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ? Гайлын бүрдүүлэлтэнд нийт 8 төрлийн бичиг баримтыг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай байдаг. Үүнд нэгдүгээрт гадаад төлбөрийн нэхэмжлэх. Барааны валютын код тодорхой байх ёстой. Хоёрдугаарт бараа буудлын жагсаалт. Ачааг дагалдаж баглаа буудлын жагсаалтыг илгээгч талаас заавал авсан байх ёстой. Гуравдугаарт гадаад худалдааны гэрээ. Гэрээнд бараа нийлүүлэх нөхцөл, барааны үн, төлбөрийн нөхцөл тодорхой байх бөгөөд он сар болон тамга тэмдэг хүчин төгөлдөр байх ёстой. Дөрөвдүгээрт захиалгын хуудас. Тухайн барааны нэгж үн болон тоо ширхэг заагдсан байх ёстой. Тавдугаарт гарал үүслийн гэрчилгээ. Таны ачааны гарал үүсэл нэхэмжлэлээр бичигдсэн байх ёстой. Зургадугаарт тээврийн хөлсний нэхэмжлэх. Ачааг тээвэрлсэн тээврийн байгууллага болон тээвэр зуучаас тухайн барааг тээвэрлэхэд гарсан тээврийн хөлсний нэхэмжлэх. 7-дугаарт гадаад шилжүүлгийн даалгавар. Тухайн барааны төлбөрийг илгээгч тал руу хүлээн авагч тал төлсөн баримт их хувиар. Эцэст нь улсын бүртгэлийн гэрчилгээ. Эдгээрээс гадна таны барааны онцлогоос хамаарч дагалдах дараах бичиг баримтыг мөн бүрдүүлэх шаардлага гарч болно. Үүнд даатгалын баримт, шинжилгээний дүгнэлт, ариун цэврийн гэрчилгээ, экспертизийн дүгнэлт, өмнө бүрдүүлэлт хийгдсэн мэдүүлэг, импортын лиценз, тусгай зөвшөөрөл, аюултай ачаа бол барааны аюулгүй ажиллагааны зааварчилгаа. Мон Logistics Worldwide нь дан ганц таны ачааг найдвартай хурдан шуурхай тээвэрлэхээс гадна гайлын бүрдүүлэлтийн үйлчилгээг давхар хийдэг. Хэрэв танд гайлын бүрдүүлэлт хийхэд саад бэрхшээл гарч байгаа бол та Мон Logistics руу хандаж мэргэжлийн зөвлөгөөг аваарай.